Та сайн байна уу? Намайг Нэмсроо хөхтөө мөнхөрдөн гэдэг Улсын дармын эрдмийн театрын залуу жүжигч байна. Улсын дармын эрдмийн театрт ороод одоо жил ахс ажиллаж байна. За манай эмээ бол их өндөр настай хүн байсан. Тэгээд айгүй бол ах トゥ хамаатан садантай. Тэгэл баахан бужигнсан юм болоо. Тэр нь гоё шүү дээ. Тэгээ хүүхэд байхад чинь тэгээд айл хэсэг нь илүү гоё юм уу? Хамгийн гоё бэлэг өгдөг айлрал болж өгөө шиний нэгэнд нэг багтаж очиж байгаа л яардаг гэсэн. Хүмүүс орж ирээд эмээт ингээл золгоол мөнгө барайл золгоол. Тэгээ гараа явсан хойгор нэг эмээгс очиж мөнгө авдаг гэсэн. Мөнгөнд болол чинь тэгэл эмээгийн аашл мэтэндээ. Ер нь багада 20 мянга гэх юм шүү. Хүмүүс бууз хийх ёс маань алдагдах уу гэж их бодох юм аа. Яагаад гэвэл нөө зарим айлууд чинь шууд бэлэн бууз авч чадах. Гэтэл бууз чинь өөрөө бас бидний нэг соёл шүү дээ, тий. Тэгээ би бол цаашдаа бол өстой яг энэ соёлоо л дагаж явна гэж боддог. Одоо битүүнд тэгэл морь уралдуулна гэл. Өстой шагаа тоглох хүн байвал өстой алаг мэлхийгээ тогломоорч байна, тий. Тэгээ буузаач гэсэн тойр цуугаа хийх гоё л үүдэн шүү дээ. Тэгэл гэрийнхэн тагаа тойрол буузаа шүнжэнгөөл хийдэж шүү дээ. Юу н ажилтаа хүмүүс ч шөнө 2-3 хүртэл хийгээс баг сайхан л байсан. За хоц суурны чи шиний нэгний өглөө чинь за өглөө босоод хүмүүс маань ингээ мөрөө гаргана. Одоо бурхандаа эдээгэндаа мундаага өргөснөө. Тэгээ дараа нь өөртөө идээд тэрний дараа цолголт эхлээл. Тэгээл ер нь за айл хийсэй да. Ингээл очих айл хаанаа л гэлд. Ер нь тэгээл эхэлдэг шүү дээ. Яг төвжрөл дунд бас айл хийсэй явах хэцүү шүү дээ. Тэгтэл одоо ёс заншлаад байгаа л. Тэгээ төвжрээч болтугай, алхаач болтугай. Нэгнийнд очиж золгоод бэлгээ аваад гарах шиг юм байна шүү дээ. Энэ өөртөө ёс заншлыг ингээд цаашдаа ингээд дүүнер маань өөртөө судлаад, уншаад, мэдээд гэх юм бол үнэхээр баялаг, үнэхээр гоё юмнууд байдаг л та. Би бол өстой энэ дээр ер нь эцэг эхчүүдийн буруу гэж боддог байхгүй. Яагаад гэвэл тэр хүүхдүүдийг аав ээж нь өсгөж байгаа тий. Эмээ өвөө нь өсгөж байгаа. Тэгтээ тэд нартаа ингээд за энэ нь ийм байдаг шүү. Энэ бол манай Монголын ийм ёс заншил шүү. Ийм шүү, тийм шүү ингээд тайлбарлаж хэлэх ёстой юм болов тий. Өстой жишээлбэл өстой тэр тойрд суугаад буузаа хийж явахдаа гоё тайлбарлаад ингээ ярьж явах ёстой юм болов. Ямар ч манай эмээ бол золголтын тухай нэг юм ярьж ирсэн. Тэгээд яг дэх үед чинь багшавын барилдлага гэж байдаг тий. Шиний нэгэнд хамгийн түрүүнд одоо л аав ээжтэй золгодог болчиход байна шүү дээ. Түүнээс биш яг дэх үед бол хамгийн түрүүнд багштайраа очиж золгодог гэсэн. Тэгээд нэгт багштайраа очиж золгоод хоёрт аав ээжтэйгээ золгодог. Тийм байсан гэж сонсч ирсэн байна. Олноороо хамаатан садныгаа хэрхэн аж төрж байгааг мэдэлцэж тий. Хэн маань муу явж гин, хэн маань сайн явж гин тий. Тэрийгээ мэдэлцээ муу яваа нэгэндээ мал тасалж өгдөг ч юм уу тий. Нэг тийм л гоё ёс байсан байх гэж би боддоо шүү дээ. Хуушнаар бол зүгээр сайхан өөртөөхөө цасан эдийнээсээ дээжилж өгөөд л одоо мөсөн чихэр үүдгийн жимс амттай одоо тэр илжин чихэр тий. Илжин чих мэхэд ховор нандан жимснүүдээс ингээл хишиг болгож л өгдөг байсан болохоос яг одооных шиг бүр ингээд юм бэлэг өгдөг л байсан. Айлаас авсан бэлгээ буцаагаад өөр айлд ингээд зөрүүлж өгдөг. Тийм болцоо байхгүй. Яг өдөө орон нутгийн маань цагаан сар одоо шинэлгийн маань ерөнхийдөө их туйлширсан л байдаг байлгүй та бодвол тий. Гэхдээ айгүй гоё өргөнл тэмдэглэдэг баг. Заавал тэгж зээл тавиал, заавал тэгж ингээл өөрсөндөө тараа удаал ингээд цагаан сар тэмдэглэж байгаа. Тийм үстэй. Яг гоё байгаагаараа тэгэл идэ ундаага яг л байгаадаа засаал. Тэгээс нэгнийхээ амар минд тий эрүүл сарвуул байх, хүчин зовлонгүй байхаа мэдэлцээл гоё нэгнийхээ ороод чи зүгээр л нэг цагаан сар баяр уучраас эн чинь нэгнийнд ороод ганц аяг цай угаа гараа явахад ч гомдох юм байхгүй шүү дээ. Нэг хэсэг аягүй гоё дэлгэрж ийлээ шүү дээ. Залуучууд маань гоё дийл өмсдөг байсан. Одоо ч бүр хэлжтэй тэрэн дээр нэг харамсдаг шүү. Гэхдээ айл болгонд бол дээл байдаг тий. Аавын дээл, өвөөгийн дээл, эмээгийн дээл. Гэтэл бид нар өөрсдөө ямар соёлтой хүмүүс вүлээ тий. Ямар тэр өв соёлыг тээж авч явж байгаа вүлээ. Яг мэдээж эртээр үеэс ингэ соёлын товтлох бол аль ч улс оронд байсан байх. Гэхдээ яг бид нар одоо хүртэл авч үлдсэн юм аа ингээд ер нь цааш та алдаад ах нь миний хувьд ч одоо залууны хувьд бас эмзэглэж л явна л да.
Би бол 10 жил сурахад бол өстой үндэсний түүх яг үнийг хэлэхэд одоо уугар кедан сямп тэ Чингис хаан 13 дугаар зууны түүх үзчихсэн болохос яг юм өв соёлын тухай түүх би мэддэг байхгүй. Энийг тэгэл яг урлагийн хүн болоод ирэхээр л зайлшгүй ингээд судлах ажил гарч байгаа учраас ингээд тэндээсээ судлаад мэдээд байгаа болохоос биш. Яг хинч надад энийг зааж өгөөгүй, аав ээж зааж өгөөгүй, тэ боловсролтч зааж өгөөгүй. Энэ үдлэр ингээд алдчих. Аманд нь амар минд бэлхэж, атганд нь азийн дөрвөн бэрх багтаж, айл герт идээ хөөрөөр цалгиж, элдв эрдэнэт химээх модон могоо жилдээ, илгээрээ инх хамглан, төрлөөрөө төвшин хамглан, сар шиндээ сайхан шинлээрээ. Хайлас модны дор чамайг хүлээн. Улсын драма эрдмийн театрын тайзнаа 3 дугаар сарын 5-наас